Улс төрийн хилмигдүүлэгчид гэрчилсэн нь. Хилмигдүүлэгчид гэх чинь КГБ болон дотоод хэргийн газар дотоод явдлын яамд 1930-аас 40 оны завхарлын үед ажиллаж байхдаа хэрэгтнийг мөрдөн байцааж сайд дарга сурагч нарынхаа үүрэг даалгаврыг үг дуугүй биелүүлж хуурамч хэлс мэдүүлэг зохион бичиж хэрэгтнийг элдвээр тамлан залхаан цэрлүүлж байгстыг хэлэх бөгөөд тэд амьд мэд байхдаа 1957 онд улсын цагаатгалын комист чухам юу болж байсныг тодорхойлон ярьцгаасан юм. Тэгэхдээ эдгээр хэсэг чекистүүд бол хамгийн харгас хэрцгий хэргийн гол эцэст нь хараахан биш. Дотоод хэргийн газар дотоод явдлын яамд өндөр аль пасч байсан онцгой хэлтсийн дарга болд хинтийн мэрэгэн жаал ламаатанг эцэг гомб ээж янжинлахам нарын хамт буудсан. Дотоод явдлын яамны хилтэс тасгийн дарга гэсэн базарханд санж мятав орон нутгийн удирдлагад байсан шуумар жав, сасар жав, налаа жав, өндөр зэнд, цоохор зэнд, овоолон хочид бямба, нохой сингэ, алдсан хочид мандал нарын олон яргачид эднээс илүү харгас гэрцгий эмэгтэйчүүд хүүхдүүдийг хүртэл шалдалж нүцгэлж тамлан зовоодог байсныг түүх гэрчилдэг. Эд бүхнийг цөмийг багтаан бичих аргагүй юм. Байцаагчид дараах аргуудыг хэрэгэлдэг байв. Аманд нь шар эсгийж ихэх, эмэгтэйчүүдийг нүцгэлж шалдалж тохуурхах, ган шугамар зөхөх, нүүр амыг тамхины галаар түлэх, гордуулан тарчлах, хутганжаар дарж адлах, гэдсийг нь хүү татсан явдалч бий. Касчер гэгч мөсөн зойронд хийх, халуунгаар лаар шарах, лагаар үсийг хуухлах, машин дээр цовдлох, нүдийг боогоод толгой дээгүүр нь хий буудах, хөл хөрөхгүй өндөр сандал дээр хүлж хонуулах, Сталины номхотгох цамц өмсгөх, зодож мөрийг нь мултлах. Маршалын комиссар Гомбын Баточор би 1937 оны эхний хагаст дотоод явдлын яамны улс төрийн хэлтсэс жинхэнэ төлөөлөгчөөр ажиллаж байсан. Тэгэхдээ хүн байцаахын тэр ажилд нэг их оролцож байгаагүй. Удаач үгүй 1937 оны 8 дугаар сард Дэмэд жанжныг нас барсны дараа маршал Чомбилсонгийн бие хамгаалагч болсон билээ. Та нийтийн ажиллагааны үеийн ажиллагаанаас мэдэх зүйлээ ярина уу? Анх барьжлагдсан хүмүүсийн талаар би мэдэхгүй л дээ. Харин энэ явдал болсны маргааш өглөө маршал Чомбилсонгийн суух байранд жижүүр хийхээр очихдоо Чомбилсонгаас сонссон юм. Маршал надаас гадуур юу болж байна гэхэд би гадуур гойд болсон зүйлгүй гэв. Чи юу юм мэдсэн үү гэхэд нь над үтсэн мэдсэн зүйл алгаа гэхэд тийм үү. Өнгөрсөн шөнө нэлээд олон сайд цэргийн дарга нарыг баривчилсан. Эд бол хувьсгалын эсэргүү Японы тагнуул ардын дайсан байгаа юм гэж маршал хэлсэн. Түүнээс хойш би дотоод явдлын яамны төлөөлөгч нараас тодорхой мэдсэн. Нэг тодорхой санаж байгаа зүйл бол дайчилгаа эхэлснээс хойш нэлээд олон хоногийн дараа орлогч жанжин байсан дарж авыг маршал дээр оруулан гаргасан. Тэр гарахтаа уйлаад гарч байсан. Жанжин штабын дарга байсан мальчч маршалтай уулзаж байсан. Намайг бие хамгаалагч байхад маршал Чомбилсон дээр цэргийн хүн эмнэлгийн дарга дэндвийг оруулж болохгүй гэж нарийн бичгийн дарга догсөрөн хэлж байсан. Тэр ёсоор хоёрчуудаа дэндв асууж ирэхэд маршал байхгүйгээд буцааж байсан. Дэмдийн ихнэр навчааг над дээр битгий оруул гэж Чомбилсон өөрөө хэлж байсан. Ямар учиртайг тэр үед би мэдэхгүй байв. 14-ийн хэрэг шүүж дуусах гэж байсан тэр өдөр би маршал Чомбилсонгийн гэрт дэрэгдэн байж байтал утас дуугарч маршал харилцаараа авч ярихад тэр хүний дууны өнгөөр нь дээд шүүхийн дарга данши цоодлуулахыг таньсан. Энэ хүмүүсийг хэрхэн шийдэх вэ гэж асуугаад байгаа бололтой ойлгогдож байв. Чомбилсон хариулахдаа буутхан зүйтэй үстэй гэж урьж байсан юм. 1937-оос 38 онд онц бүрийн эрхт комиссийн хуралд Чомбилсон оролцож байхад Чомбилсонгийн тасалгаанд би хоолцоо оруулж өгөхөөр ордог байв. Тэгэхэд сонсож байхад Чомбилсон лувсан шарвнаар буудах хэрэгтэй гэж голдуу ярьж байхыг сонсож байв. 14-ийн хэрэг таслан шийдгэснээ дараа тогтоолыг гүйцэтгэхэд нь Чомбилсон очисон учраас би бас очисон. Буудаж байгаа хүмүүсийн дэргэд маршал очиж байсан. Харин догсон очоогүй. Дотоод явдлын яамны зөвлөх Голучик очисон байсан. Үүний дараа нэг хэсэг улсыг буудахад маршал очсноос болж би бас очисон. Гэтэл барон Дасцивыг зохиолч буян нэмэх нар замдаа өгөхөд очисон байсан. Амьсгалыг нь хитрхи битүүлснээс болов гэж ярьж байсан гэжээ. Дотоод явдлын яамны жинхэнэ төлөөлөгч Лекцкийн Ванчик. Та дотоод явдлын яамд хизээ хаана ямар ажил хийж байсан гэдэг үлээ?
Би 1937 оны 7 дугаар сараас 1940 оны 7 дугаар сар хүртэл дотоод явдлын яамд төлөөлөгч байцаагчийн ажил хийж байсан. Та нийтийн дайчилгааны жилд юу хийж явснаа ярина уу? Би 1937 оны сүүлээр дотоод явдлын яамны төв сургуулийг төгсөж нууц улс төрийн хэлцээст жинхэнэ төлөөлөгчөөр ажилласан. Хэлцээний дарга Галиндэв, тасгийн дарга Төвшин Жаргал нар байв. Намайг ажилд орсны дараахан Янзан хамба Лувсан хаймчгийг барьжлах болж хэлцээний дарга Галиндэв бидний 10-аад хүнийг дагуулan явж олон хүнийг баривчилсан юм. Түүний дараа 9-р сарын ихээр нэгэн шөнө зарим яамдын сайд цэргийн дээд дарга болон олон тооны удирдах тушаалын хүмүүс баривчлагдсан. Эдгээр хүмүүсийг баривчлагдах ба байцаах ажлыг хэлтээс тасгийн дарга нар дадлагтай төлөөлөгч нар гүйцэтгэж байв. Тиймээс байцаалт яаж явагдаж ямар мэдүүлэг гаргаж байсныг мэдэхгүй байв. Харин дээрх баривчлагдсан хүмүүсийн дотроос нээлттэй таслан шийдэх хурлаар хэргийг нь тасалсан 14-ний хурал зууж тэдний мэдүүлгээс ачхад гиндэн дэмдийн эсэргүү хэрэг хүчтэй зохион байгуулагдсан юм байна гэж анх ойлгогдож байв. Тэр үед би лам нарын хэргийг мөрдөж байв. Хэлтэс тасгийн дарга нарыг бидэнд хуваарлж төдий хугацаанд 40 ламын хэргийг таслан шийдвэрлэхэд бэлдэх гэсэн хугацаад өөрөг өгдөг байсан. Энэ хэргийг биелүүлэх гэж бид хоногт 5-аас 6 цаг амарч 18-аас 19 цагт ажиллаж байв. Бид хэрэгтэнд хэрэг хүлээлгэхдээ нэгэн хэрэгтнийг ээлжлэн жижүүрлэж хөл хөрөхгүй нарийнхан өндөр сандал дээрээ хөдлөх эрхийг нь хязгаарлах аргыг өргөн хэрэглэж байв. Лам нарт нэрийг нь илрүүлэн мэдүүлсэн хүн юу мэдүүлсэн байна, түүнийг нь тулган мэдүүлэг гаргуулдаг. Лам нар нам засагт дургүй үзэл бодолтойдоо өөрсдөө бараг хэлнэ. Хэлтсийн дарга орлогч, тасгийн дарга, сургагч нараас лам нар буюу хуучны түшмэд баячууд болоо. Хийсэн хэрэгтэйч хэрэггүйч түргэн хэрэг хүлээлгэж бай гэдэг байсан юм. Маршал Чоблсон та нарт юу ярьж байсан бэ? Дайчилгаа эхэлж байхад шиг билээ. Маршал Чоблсон нэг өдөр яамны улаан болонд гүйцэтгэх ажилчдыг цуглуулan маш хатуу үүрэг даалгавар өгсөн юм. Тэр даалгаврын үндэс нь манай оронд Японы тагнуул хувьсгалын эсэргүү бүлгэм маш их хүчтэй байгуулагдсан ажиллаж байсан явдал тодорхой илрв. Ийм учраас та нар бие хайрлаж болохгүй. Гайхах, эргэлзэх, хайрлан инэрх, хайх сандрах явдалгүй маш сайн ажил. Та нарын ажил хэрэг зэрэг сайн байгааг шалган муу ажилласан хүнд хатуу хариуцлага хүлээлгэх болно. Та нарын амьдрал ахуйг анхаарч мөнгөний ба эд материалын тусламж үзүүлнэ гэж байсан юм. Үүнээс хойш бид нар мөрдөн байцаалт явуулахдаа ямар нэг хүнийг хэрэг хүлээтэл нь амралтгүй жижүүрлэн байцаах буюу суусан сандал дээр нь хөдлөх эрхийг хасаж холбогдох материалын дагуу мэдүүлгийг нь тулган хөтөлж гаргуулах зэрэг аргыг галсан пунцог сосорж ав. Дашт зэвг баяр магнаа нарын зэрэг хүмүүс онц хошуучлан хийдэг байлаа. Шинээр ажилласан бид эднээс туршлага авдаг байсан юм. Та дорнод корпус дээр очиж ажилласан талаараа ярих уу? 1938 оны 9-р сарын үед Дорнод дахь цэргийн корпусын хэмжээгээр хувьсгалын эсэргүүнэр их байна гэж яригдан тусгай ажиллах группийг томилж Дорнод дахь шарав даргатай цэргийн тусгай хэлцээнд дэргэд очиж 1939 оны 4-5 дугаар сар хүртэл ажилласан. Энэ группийн дарга нь Дашт Зэвэг, бүрэлдэхүүнд нь Санж Мэтов, Жанлав Мөнхөө, Сандагжав, Лувсан Давг сосорж ав. Бид нарын 10-аад хүмүүс ажиллаж байсан. Бид Баян Түмэн, Матад, Тамсгийн дивиз, хил хязгаарын отрядуудын олон тооны дарга зэргүүдийг баривчилсан юм. Эдгээрээс дивиз хороодын томоохон дарга нарыг барьж, төвд хөргүүлж, бусдыг дорнодын тусгай хэлцээр байцааж байсан юм. Ингэж ажиллаж байхдаа Сандагжав, Мөнхөө бид нар ихэнд эргэлзэн баригдагсдыг өрөвдөн ийм цэргийн хүмүүс их орон нам засагтаа яалаа гэж дургуцхүлээ. Энэ арай хитрхи алдаа болж байх шиг байна гэж ярьцдаг байсан боловч удирдах хүмүүстэй хэлж чаддгүй байсан. Тэгээд л арга буюу байцааж байгаа хүндээ хэрэгээ хүлээлгэх гэж айлган сүрдүүлэх замаар хатуу чанга байцаалт явуулдаг байлаа. Жишээ нь дарга цэргүүдийг хэрэг хүлээх хүртэл нь унтах нойр, идэх хоолгүй, уух ундгүй жижүүрлэн байцаах буюу халуун пешинкийн дэргэд өндөр хөлтэй нарийнхан сандал дээр хөдлөхгүй суулгаж байцаалт явуулдаг байсан. Иймээс болж байцаагдж байгаа хүмүүс аргагүй хэрэг хүлээж мэдүүлэг өгдөг байсан. Энэ мэдүүлэгтээ хувьсгалын эсэргүү байгууллагатаа хэн хэнийг элсүүлсэн бэ гэдэг асуултыг заавал тавьж ганц нэг буюу
Хэд хэдэн хүний нэрийг тодорхойлон мэдүүлдэг бөгөөд тиймхүү хавчилт шахалтаар гаргуулсан мэдүүлгээр нэр илэрсэн хүмүүсийг барьжлан авдаг байсан юм. Сүүлдээ байцаагдж байгаа хүмүүс өмнөх байцаагдж байсан хүмүүсээс байцаалтын журмыг мэдэж түүний тэсвэрлэх аргагүй байдлыг сонсож мэдээд хизээд хэрэг хүлээхгүй өнгөрч болохгүй юм байна хэмээн ойлгож бараг сайн дураараа хэрэг хүлээдэг олон хүн байсан юм. Энэ ажиллагааг удирдах байгаа хүн бол группийг толгойлж очсон Дас Цэвэг юм. Та өөрөө чухам энэ ажилд хэрхэн яаж оролцож явснаа ярина уу? Би 1937 оны 6 дугаар сард төв сургуульд төгсөж ирээд улс төрийн хэлтэст жинхэнэ төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Тасгийн дарга төвшин жаргалын удирдлагаар 1937-оос 38 онд гол төлөв лам нарын хэрэг мөрдөж байв. Байцаахта зодох занчих аргыг шууд хэрэглээгүй. Хуучин ажилтан нарын туршлагаар жижүүрлэх, сандал дээрээс хөдлөх эрхийг нь хязгаарлах журмыг хэрэглэж байсан. Байцаасан хэргийн материалыг тасгийнхаа даргад шилжүүлэн өгдөг байсан. Тасгийн дарга хэсгийн даргад шилжүүлж шийтгүүлэх тогтоол үйлдвэрлэн онц бүрэн эрхт комиссийн хурлаар ял ногдуулдаг байв. Тиймээс бид ямар ял оногдож яаж гүйцэтгсэн зэргийг мэддэггүй байсан. Харин хаяа тогтоол гүйцэтгэх ажилд би оролцож ялтныг харгалзах өөрөг оногддог байв. Буудулж байгаа зарим хүмүүс буудуулах гэж байхдаа нам засаг минь даач яв. Би хэрэг хийгээгүй юмсан гэж бархиран орилддог байв. Тийм хүмүүсийг танихгүй учраас хэн гэдгийг мэдэхгүй. Дотоод явдлын яамд ажиллаж байсан Хаймчиг гэдэг хүн буудуулах гэж байхдаа би хэрэг хийгээгүй юмсан. Нам засаг минь мандтугай гэж хэлээд буудуулж байсан юм. 1938 оны эцэс 1939 ихээр тусгай хэлтсэнд Тасгийн дарга Дас Цэвгийн удирдлагаар дорнод хэлтсээр очиж ажиллахдаа зөвхөн цэргийн ангиас баригдсан дарга зэргүүдийг байцааж байв. Хэрлэнгийн отрядын комиссар Дамдын сүрэнг өөр нэг төлөөлөгчтэй хамтран жижүүрлэн байцааж байсан. Дамдын сүрэн бол надтай хамт төв сургуульд суралцж байсан таних хүн байсан. Тэр би үнэхээр хэрэг хийгээгүй юмсан. Манай нам засаг ингэх учиргүй юмсан гэж уйлж байсан. Үүнийг би ч өөрөө хэрэг хийгээгүй байх гэж санаж байсан боловч арга буюу удирдах байгаа хамт ажиллаж байгаа хүмүүсээс айж байцаалт явуулж түүний хүсэлтээр нь мэдүүлгийг нь өөр нь бичүүлж байлаа. Энэ Дамдын сүрэн хэрэг хийгээгүй зохиомл мэдүүлэг гаргасан нь эргэлзээгүй. Бас надтай нэг нутгийн хүн Гомбчав хэмээх офицерыг би байцаасан. Тэр би үнэхээр хэрэг хийгээгүй юм. Тийм боловч нэгэнд баригдсан хүн хэрэг хүлээхгүй гарах арга зам байхгүйг байцаагдсан хүмүүсийн үг ярианаас ойлгож мэдсэн тул надад ямар материал байна түүгээр хэрэг хүлээх нь зүйтэй. Тэгвэл амь аврагдах нь магадгүй хэмээн хэлсэн тул байгаа материалын үндсэн дээр нь хэрэг хүлээсэн мэдүүлэг хийж байв. Энэ бол хэрэг хийгээгүй нь үнэн байсан бөгөөд дараа нь дахин шалгагдаж холбогдлгүй болж цагаатаж байв. 1939 оны 3 дугаар сарын сүүлчээр боцсон ирж дотоод явдлын яамны мөрдөн байцаах хэлтс байгуулагдахад мөрдөн байцаагч болж ажилласан. Энэ үед Булган аймгийн Намын хорооны нарийн бичгийн даргаас нь Дандар гэдэг хүнийг байцаагаад хэрэг хүлээлгэж суллуулсан болно. Лам содном дарж дарь зав нарын хэргийг бусад байцаагч нарын хамт мөрдөн байцааж Төв театрын хуучин барилга буюу бөмбөгөр ногооныг шатаахаар бэлтгэж байсан гэсэн хэрэг хүлээлгэж шүүхэж шилжүүлсэн. Тэдгээрийн мэдүүлэг худал байж магадгүй. Бас Агран лам дугар сүрэн гэгчийг байцааж байсан. Энэ ламтай нэлээд хоног суусан. Түүний хэрэгт хувьсгалын эсэргүү бүлгэмд ажиллаж байсан тухай материал байхгүй боловч ангийн дайсан болох нь эргэлзээгүй гэж үзэж байв. Энэ дугар сүрэн ерөнхий сайд амартай ойр дотны холбоотой гэсэн материал байсан ба өөрөө ч амар бит хоёр сайн танил биедээ зочлон очдог байсан гэж мэдүүлсэн. Тэр үед амар баригдсан болохоор лав амрын хань нөхөр хэмээн ойлгож амар чамд юу гэж хэлдэг байсан. Амар та хоёр хувьсгалын эсэргүү ямар ажил хийж ямар ажил зөвлөлдөж байсан бэ гэх зэрэг асуудлыг дугар сүрэнд тулган тавьж байсан тул амрын талаар худал мэдүүлэг гаргаж байсан байх. Энэ завхралч нь хизээ хүртэл үргэлжилсэн бэ. 1939 оны 2 дугаар улиралд дотоод явдлын яамд ажиллаж байсан зөвлөлтийн мэрэгчлэлтнээр өөрчлөгдөж шин зөвлөхүүд ирсэн бөгөөд эднэрийг ирсний дараа тусын яамны дайшлан баримтлах ажиллагаанд алдаа завхрал байна гэсэн дүгнэлт гарсан байх. Тэр үед намын төв хорооны нарийн бичгийн дарга байсан Ловсон Шарав намын төв хорооны хурлын тасалгаанд дотоод явдлын яамны гүйцэтгэх ажилтнууд ба хариуцлагатанд яриа хийж
Энэ алдаа завхарлыг засаж хамаа бусаар барьшлах ажлыг зогсоох талаар сануулга зөвлөгөө өгснөөр хүмүүсийг олноор хавтгайруулах явдал багассан ба өмнө урд баривчлагдсан хэрэгэн шийдэгдээгүй байсан хүмүүсийн зарим нь холбогдлгүй болж суллагдсан юм. Ингээд удсан ч үгүй. Мөрдөн байцаах ажлыг бусад хэлтсүүдээс салгаж мөрдөн байцаах хэлтсийг тусгайлан байгуулж анхны дарга нь Базарханд, орлогч дарга нь Жалсраа, группийн дарга нар сосорж ав дорж нар байсан юм. Мөрдөн байцаах хэлтс байгуулагдсанаас хойш мөрдөн байцаалтын арга ажиллагаа нь нэлээд зөөлрч жижүүрлэх буюу амралтгүй хөдөлгөхгүй суулгах явдал зогссон. Хэрэгтний хэрэг материалыг прокурорт танилцуулах ялын төлөвлөгөөг батлуулж шүүхийн хурлаар хэргийг таслуулдаг байсан боловч мөрдөн байцаалтын арга маяг бүрэн засарч чадаагүй юм. Зарим мөрдөн байцаагч нар урдх арга маягаа хэрэглэх явдал гарсаар байсан. 1939 онд гинт хэсэг хүмүүс баригдсан. Энэ нь нам засгийн удирдагч байсан Ловсон Шарав, Амар Догсом, Лосол, Яамдын сайд байсан Цэрэнд орж Данши цаадал нар болон дотоод явдлын яамны хэсэг хариуцлагатан хүмүүс байв. Эднэрийг барьшлах, байцаах ажиллагааг бид үзээгүй болно. Хувьсгалын эсэргүү хэрэгээ сайн дураар ишлэх явдал байсан гэдэг. Энэ талаар та ярина уу? Би 1938 оны 9-р сараас Дорнотод ажиллаж байхад Тамсгийн отрядын байлдагчдын дунд хувьсгалын эсэргүү нараас үүрэг даалгаар авч ажиллаж байсан хүмүүсийг бие элчлэх ажил зохиосон юм. Тэр үед хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүн мөн гэж нэр илэрсэн хэд хэдэн байлдагчтай ярилцаж байв. Гэхдээ тэднээс хэрэг хүлээсэн хүн байхгүй. Харин хэрэгээ илчлүүлэх арга маяг бол мөрдөн байцаалтын арга маягтай ойролцоо боловч баривчлан хоригдоогүй нэгэн газар туулсан чамд хувьсгалын эсэргүү даалгавар өгсөн буюу хувьсгалын эсэргүү байгууллагын гишүүнд илсүүлсэн болох нь тодорхой болсон тул чи энэ талаар сайн дураараа хэрэгээ илчлэх нь зүйтэй. Хэрвээ хэрэгээ илчлэхгүй бол энэ баригдаж буй хүмүүсийн адилаар баривчлан шийдэгдэх нь дамжиггүй юм. Иймд одоо өөрөө хэрэгээ илчил байс чамайг барьшлахгүй ба ял шийтгэл хүлээлгэхгүй өнгөрүүлэх болно гэж шууд тулгаж асуудаг байсан юм. Үүнээс болж зарим зүрх муу хүмүүс хэрэг хүлээхгүй юм бол баригдах юм байна гэж айд сандарсандаа хэрэг хүлээдэг байсан. Үнэн дээр энэ нь айлган сүрдүүлэх замаар хэрэг хүлээлгэж байсан юм гэжээ.